зовсон байхгүй. Ер нь саруул хөнгөн шингүү юм байна. Ямар учир шалтгаанаар зарж байгаа юм? Боломжгүй болчиход байна. Зар дээр бичсэн байгаа. Асар чадахгүй болсоо гэдэг. Гэхдээ тэгээд зардаг нь яаж байгаа юм? Асрамжийн газар өгж болохгүй мүү? Өөрөө бас нэг хэдэн дөрөвний өртөө байгаа. Тэгээд зөвхөн дээр би нэг жоох юм нэгээ зарж байна. Чи тоглоод байгаа мó үнэнгээсээ яриад байгаа мó? Лагийн дагуу залгасан уу? Тэгсэн. Тий. Тэгээд Хаана амьдардаг хүн юм? Улаанбаатар. Аха. Ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэг юм уу аав нь? Хөдөлмөр эрхэлж байгаа дэвтэртэй гарсан байгаа. Аха. Хэвтэр биш юм байгаа зү. Биш ээ, хилдэг өвчин байхгүй гэж бичсэн байгаа зар дээрээ. За. Гэхдээ хүн зарж болдго юм уу? Тэгэхээр болдгоо мэдэхгүй байна. За. Хэрвээ уулзаж учрыг гэвэл яаж холбогдох вэ? Тэгээ одоо гадуур ажилдаа яваад байна. Тэгээд өдөөс хойш 4-5 цагийн алдаад яаж зурж байгаа дуулаад. Зүгээр уулзаж учир нэг зүгээр яг авуул уулзъя. Үгүй мэдээж аав нь л хийж уулзж штэ. Юу гэсэн үг юм бэ? За тэгвэл тэгээ 4-5 цагийн алдаад залахгүй дөө. Хотын төвд юм байгаа дайхтар хөдөө мөдөө биш үсттэй. Хотоос захтуу биш үсттэй. Биш баян өшөөнд байгаа. Би одоо өөрөө хотын төвөр. За. За боллоо.